сайн байцгаана уу? Уртыг хэмжих стандарт бус нэгж ашиглах хичээлийг нэртэй заан дор бэлдэж үлдчихэл эргээд байхгүй ч. Сайн байцгаана уу? Уртыг хэмжих стандарт бус нэгжийг TDH аргаар сурагчдад хэрхэн таниулж болохыг тодорхой жишээгээр тайлбарлая. За өнөөдрийн хичээлийн сэдэв уртыг хэмжих стандарт бус нэгж хичээлийн зорилго Юмсын уртыг стандарт бус нэгжээр хэмжих, жиших Монголын уламжлалт хэмжээсийн талаар мэдэж авна. За хүүхдүүдэд дэлгэцэнд анхаарлаа хандуулна. За онол хүүгийн өмд яагаад дурддаг? За өнөөдрийн хичээлээр бид үүний талаар ойлголт авна. Хүүхдүүдэд та бүхэн сурагч ширээнийхээ урт болон өргөнийг өөртөө байгаа хичээлийн хэрэглэлээр хэмжээрэй. За тэгвэл за хүүхэд бүрийн ширээн дээр За хүүхэд бүр сурагч ширээн дээр сууж байгаа. За сурагч ширээнийхаа зөвхөн тавцан хэмжинэ. Тавцан хэмжин ийм даалгавар өгсөн байгаа. Тэгэхээр хүүхдүүд яаж хэмжихийг нь багш нь тодорхой жишээгээр тодорхой үзүүлье. За тэгэхээр энд урт ба өргөн гэсэн хоёр хэмжээ байгаад байгаа боловч аль нэгийг нь сонгороо хүүхдүүдэд. За тэгээ хэмжихдээ за нэг захаас нь хэмжлээ. За энд таарахаар нь дахиад эргүүлж болно. За ингээд зохимж. За ингээд 1 2 3 гэх мэтчлэн тоолно. Уртыг нь хэмжээд бас өргөнийг нь хэмжээрэй. За тэгэхээр эхний хүүхэд үйлс бол номоор хэмжсэн байна. Номоор хэмжиж байна. За дараагийн наран өнгийн цаасаараа хэмжсэн байх нь. Харин онол бол маш сониучхан хүүхэд учраас төөгөөр хэмжсэн байх нь. Харин онол бол маш сониучхан хүү учраас сөөмөр хэмжсэн байна. Гарынхаа сөөмөр хэмжсэн байна. За ингээд хүүхдүүдийн хийсэн хэмжилтийн үр дүнг нь үзүүлье. За энэ үйлс охины ширээний урт нь 6 номтой тэнцүү, харин өргөн нь 2 номтой тэнцүү байна. За харин наран охины өнгийн цаас ширээний уртаар 24 ширхэг байх нь. Тоолъё. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24. Наран охин маш нямбар учраас энэ өнгийн цаасаар 24 байгааг тооцоолон гаргасан байна. За өргөн хэд байгааг тоолъё. 1 2 3 4 5 6 7 8. 8 өнгийн цаастай тэнцүү байна. За харин онол хүүгийн сөөм ширээний уртад хэд байгааг тоолж үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 байх. За өргөөшөө 4 байх нь. За тэгвэл бүгдээрээ бүх хүүхдийн хэмжсэн хэмжилтүүд өөр учраас өөр үр дүн гарсан байгааг бүгдээрээ тоон үзүүлэлтээр бичиж үзье. За урт өргөн. За үйлс охиных болохоор урт нь 6 номтой тэнцүү, өргөн нь 2 номтой тэнцүү. Мин урттай тэнцүү. За наран охиных энд 24 байсан. 24
цаастай тэнцүү. Цаас өнгийн цаастай тэнцүү. Өргөөшөө 8 цаастай тэнцүү. За онол хүүгийнх энд 12 байсан. 12 сөөм байх нь. Сөөм гэдэг хэмжээ юу? Сөөм гэдэг нь болохоор юугаар хэмждэг хэмжээ вэ? За энд 4 сөөм. За энэ 4 сөөм. За тэгэд би тэд ажиглая. За энд ном бол яагаад ийм цөөхөн номын тоо байгаад байна? Номын урт нь цөөхөн байгаад идэг. Өнгийн цаасны урт олон байгаад байна. Сөөм нь бас олон байгаад байна. Энэ ямар учиртай вэ гэдгийг ярилцъя. Яагаад гэвэл ном маань маш том учраас цөөхөн ширхгээр таарсан. Харин өнгийн цаас жижигхэн учраас олон удаа хэмжсэн байх нь. Багшийн өгсөн бодлогын хариултыг хүүхдүүд 3 янзын үр дүнгээр үзүүлсэн байна. Үүнийг нэг үр дүн болгохын тулд багшийн өгсөн бодлогын нөхцөлийг яаж өөрчилж болох вэ? За тэгвэл багшийн бодлого хичээлийн хэрэглэлээр хэмжээрэй гэсэн учраас ийм 3 өөр байгаад байна. Харин хичээлийн хэрэглэлийг юугаар солиулах вэ? Зүйтэй цаасаар гэвэл өнгийн цаасны хэмжээ хүүхдүүдийн өнгийн цаасны хэмжээ өөр байгаа. Тийм учраас дахиад өөр үр дүн гарах боломжтой. Харин сөөмөр хэмжүүл яах вэ? Зүйтэй хүүхдүүдийн хэлж байгаа ном бол бүх хүүхдийн ижилхэн байдаг. Бүх хүүхдийн сургачиг ижилхэн байдаг учраас хэрв сургачгаар хэмжээрэй гэсэн бол яг ижил үр дүн гарна. Гэхдээ бас сургачиг дээр бас хэлэхэд өргөн урт хоёрын аль нэгээр хэмжиж байж ижил үр дүн гарах ёстой. За одоо ингэ. За энэ сөөм гэдэг нь ямар хэмжээ байгаад байгаа юм бэ хүүхдүүдээ? Зүйтэй гараараа хэмждэг. За тэгвэл гараараа хэмжихдээ яаж хэмждэг юм болов? За мэдгүй хүүхдүүдээ. За энэ байх нь штэ гараараа гэвэл 7 хуруу эрхий хоёрын дундлын зай. За хэдүүлээ энд нэг хэмжиж үзье тий. Минийхээ багш нь өөрийнхөө хэмжээ. За энд нэг минийхаар бол 16 см орчим байна. За тэгвэл хүүхдүүд та бүхэн хэмжиж үзвэл надаас илүү байх болов уу? Бага байх болов уу? За тэгвэл одоо төө гэхээр хуруугийн ажиглаараа хүүхдүүдээ энд хуруугийн ажиглаараа хүүхдүүдээ энд бол эрхийгээс 7 хуруу байсан. Одоо төө гэхээр эрхийгээс дунд хуруу хүртэл байдаг юм. За тэгвэл би үзье. За дунд хуруу минийхаар 19 см орчим байна. За тэгвэл өөр гараар юу хэмждэг юм болоо хүүхдүүдээ? Зүйтэй тохоо байна. За тэгвэл багш нь тохоогоо хэмжээ. Тэгдээр тааруулаад харахаар 40 см орчим байна. За тохоог мөн мухар тохоо гэж бас үзэж болдог. За гараа атгаад хэмжинэ. За тэгвэл мухар тохоо нь 34-35 орчим байна. За мөн гараараа буруу яагаад юм аа. Барьж байгаа юмтайгаа яагаад. За мөн алдыг хэмжиж болно, дэлмийг хэмжиж болно. Ийм хэмжээ байдаг нь ойролцоогоор 1 м гэж ярьдаг. За алт гэдэг нь бол нэг гарын үзүүрээс, баруун гарын үзүүрээс зүүн гарын үзүүр хүртэлх хэмжээ гэлдэг байна. За одоо өөрөөр ямар хэмжээ Монголын уламжлалт хэмжээс байдгийг таад бол мэдж байгаа. Тэгэхээр гараас гадна хөлөөрөө бас хэмжиж болдог байна. Алхам гэдэг хэмжээ. Баруун хөлийн өсгийнөөс зүүн хөлийн өсгийн хүртэлх хэмжээг алхам гэж хэлдэг. За тэгвэл хүүхдүүдээ төрөний бичлэгээс
онол хүүгийн өмд нь яагаад томцсон болохыг учрыг нь бараг л ойлгох юм дээ. За тэгвэл аавын төө гэдэг бол аавын төө ийм байсан байна. Ээжийн төө ийм байсан байна. За яагаад ийм байгаад байгаа юм болоо? Яагаад гэвэл аав нь өндөр учраас урт гартай байна. Ээж нь намх учраас богинохон гартай байж болох юм. За одоо аав нь 3 төө өмд авсан байгаа. Тэгвэл бүгдээрээ дүрслэн үзүүлье. 3 төө. 1 2 3 төө өмд энд ирэх нь. Түрүүн байсан ийшээ тавьчихсан шүү дээ. За ээжийн 3 төө ямар байсныг харъя. Ээжийн 3 төө яг зэрэгцүүлээд нэг шугамнаас эхлүүл харагдан тийм урт баг нь харагдан тийм учраас зэрэгцүүлээ. 1 төө 2 төө 3 төө жирэ хутлалцсан шүү. Арай хутлалж байна. Жохон уртган шиг авна. За ээжийнх нь 1 төө 2 төө 3 төө энд ирсэн байна. За тэгээд ээж нь ийм урттай өмдийг онолд загсан байтал аав ийм урт өмд авчирсан байна. За тэгвэл хүүхдийн баяраар хүү өөртөө таарсан өмд өмсөхийн тулд ээж үүнийг хасах боллоо. Хасахын тулд ямар хэмжээс ашиглах юм бол хүүхдүүдээ? Зүйтэй. Тэгвэл хасахын тулд ямар хэмжээс ашиглах юм бол хүүхдүүдээ? За энэ илүү зайн. Төөгөөс богино, сөөмөөс богино, төөгөөс богино. Мөн мухар сөөмөөс ч бас богино байгаад байна. Тэгвэл өөр хуруу гэдэг хэмжээс байдгийг манайхан мэдэж байна, сайн байна. За тэгэхээр энэ зай хэр зэрэг зай байсан гин харъя. За ингээд 4 хуруугаар илүү өмд авсан учраас 4 хурууг ээж хасах нь байна. За тэгэхээр бүх хүний төө гарын хэмжээ, эдгээр хэмжээс харилцан адилгүй байдаг байна. За хүн өөртөө зориулан хэмжиж байгаа зүйлд эдгээр Монголын уламжлалт хэмжээсүүд буюу эдгээр уламжлалт за ингээ хүн өөртөө зориулан хэрэглэх үедээ эдгээр уламжлалт хэмжээсийг ашиглахад маш тохиромжтой, оновчтой байдаг байна. За нэг зүйлийг 2 хүний төөгөөр хэмжихээр алдаа гардаг байна. Төр бодлого. Онол хүү их гэрээс баг гэр хүртэл за 15 алхдаг гинэ. Харин аав хүүгээс олон алхах уу гэдэг бодлогыг бодъё. За тэгэхээр энэ хоёрын хооронд хүү хэд алхах нь гинэ? Хүү алхахдаа 15 алхадаг гинэ. За тэгвэл аав нь эндээс олон байх болов 20 алхах болов 30 алхах болов та хэд юу гэж бодож байна? Зүйтэй аав өндөр учраас алхмын хэмжээ илүү байх нь. Тийм учраас алхалт нь 15-аас цөөн болох нь шүү дээ. За харин юу харагдаж байгааг хартаа. За энэ бол их гэр баг гэр байж байна. Тэр цаана харагдаж байна уу? Энэ зургийн хичээл дээр бид маш хол харагдаж байгаа зүйл жижигхэн харагдаг гэж ярьдаг. Тэгэхээр энэ саахал тайл байх нь манай саахал тайл. За тэгэхээр энэ саахал тайлын хооронд хэдийн хэмжээ үргэлжлэдэг болохыг нь мөн л саахал тайлын хэмжээ хэдий баримжаатай байдгийг монголчууд маань хэлж хэрэгэлдэг байжээ. За энэ зай бол 3-аас 4 км байдаг байна.
За. За тэгвэл манай гэрийн хашааны урт өргөнийг аав хэмжсэн. За аав хэмчихэд энд 80 алхам 80 алхам энд 50 алхам байсан. За үүний хашаанда нийтдээ хэдэн алхам банзаар хашаа барихыг нь тооцоолон үзье. 80 алхам дээр 50 алхмыг нэмээд 2-оор үрчгээр эргэн тойрны хэмжээ гарна. Тийм учраас 80 дээр тэгээр үрчгтэй тэгийг илүү гаргаад 13-ыг 2-оор үрчнэ. Ингээд 26 260 За манай хашааны эргэн тойрон 260 алхам байх нь. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.